trauma харилцаанд үргэлж реакцаар илэрдэг. Одоо ямар нэгэн байдлаар харилцаанд аюултай мэдрэмж авлаа, хамгаалагдлаа, амиа хамгаалахын тулд 1 2 3 л үйлдэлхийн тэмцэлд нуурлан зүгтаанд өгшин эсвэл шууд харилцаа болоод хаагдчихна тийм үү. Тэгэл харилцаа чинь нэг л хэлбэртэй нэг л юмаа давтаал явдаг. Би ажлаа сольсонж, гэр бүлээ сольсонж, орчин нөхцлөө гадаадад амьдралаа, дотоодод амьдралаа сольсонж нөгөө харилцааны чинь хэв дардас дахин давтаад байдаг юм мөнхөд даад л явж идэг. Тэгэхээр нэг мөсөн зориг гаргаад эн чи одоо юу үлээгээд өөрлөгөө ингээд харчвал уг нэг амьдрал амархан болчих гээд байгаа байхгүй тий. Энэ хороо дээр та нэг сайхан юм гүн харилцаанд тайтгарч, уярч тийм ээ. Тэгээд харилцааны асуудал гарахаа үед шийдэж, эвлэрч тэндээсээ мэрэгэн ухааныг сурч туулж амьдрах гэж ирсэн штэ. Гэтэл нэг л юмаа давтаад ахаар чин гацсан мэдрэмжтэй нэг л утгагүй нэг л төгөлдөр биш байгаад байна. Сэтгэл дундуур байгаад байна мөн үү? Доод тулгарч байгаа асуудал бол өнгөрсний тусгал байж болно. Та өнгөрснөө заавал очиж ухахгүйгээр, дурсамжин дээрээ очихгүйгээр миний бие өнгөрснийг маань яг одоо реакцаараа надад харуулж идэг. Тэгэхээр би биеэ ухамсартайгаар удирдах зохицуулж тэр амь хамгаалах зөнгийн хүчтэй идэвхжлийг гартаа авч тийм ээ тэрэндээ удирдагдаж биш гартаа авч сураад би амьдралаа гартаа авъя. Ийм л урилга өгч маш энгийн. Очоод нөгөө харилцааныхаа тэр хүнд юмыг очоод өнгөрслөгөө ухаад байвал саматик сэтгэл засал талаас бол тэр мэдрэмж чинь биедээ чинь дахин батчаад л байдаг. Одоо тарих судлаар бол ямар нейронуудын холбоосыг идэвхжүүлнэ. Юуг мэдрээдэн тэр чинь хүчтэй автомат хариу үйлдэл болж үлддэг. Ухамсаргүйгээр шууд л гарч ирдэг. Тэгэл өнгөрснийхөө хэцүү юмыг дахин давтаал мэдрээд л байх юм бол одоо цагтаа харилцаан дээрээ яг л тэр мэдрэмж хариу үйлдэлээрээ л ингээд давтаад байдаг. Тэгэхээр саматик гэдэгрэл бол заавал өнгөрснөө ухах албаа өнгөрсний чинь би чинь тэгж л байгаа. Бүх дурсамжтай чинь тэгж байгаа. Тэгэхээр зүгээр л хүртгүүн төвшин жижигхэн юмнуудаар өөрийгөө суллаад тэгэд одоо өөрийгөө эрх чөлөөтэй, энгүүн дүүрэн те харилцаанд тайтгарч чаддаг, хүний нүд рүү ихт сайхан харж чаддаг, хайрлагдаж чаддаг чадаж амьдраач гэдэг урилгыг л өгч байгаа.